За лав гараг өнөөдөр засгийн газар хуралддаг. Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас өмнө зарим нэг улс төрүүд болж өрнөлөө гэж. Ерөнхийлөгч хурал сүхийг огцруулах үндсэл нь өөрөө 33-ын 4-ийг зөрчиж хууль өргөн барьсан байдал нь өөрөө юм. Нэг нэгдлийг устгах нэг муухай зүйл байдаг. Энэ бол ёс зүйгүй байдал. Өөр олон улсад ажлыг бол хийж хэрэгжүүлнэ. Төсвийн байнгын ороо хамгийн эрт хуралдаанаа эхлүүллээ. За тэгээд төсвийн байнгын ороог яагаад онцолж ийнэ гэхээр энэ төсвийн байнгын хороогоор туулын хурдны замтай холбоотой ажлын хэсэг байгуулах санал орж ирсэн. Иргэний зориг ногоо намын Батуулт гишүүний санаачлагаар за энэ туулын хурдны замын төсөл дээр ер нь эдийн засагч төр байгаль орчиндч төр те ингээ нөлөөллийнхний одоо нөхцөл байдлыг шалгах юм ажлын хэсэг хэдүүлээ байгуулвал яасан бэ те ингээд цаашаага энэ дотроос ингээд хүмүүсийн ажлын хэсэгтээ багтааж байгаа цаашаага ингээд хяналт шалгалт хийгээд явуул яасан бэ гэсэн санаачлага орж ирээд тэг ингээд төсвийн байнгын ороогоор хилцсэн. Хүмүүс ер нь яг тэр ажлын хэсэг байгуулах хилцүүлэг дээр ер нь дийлэнх нь байгуулчи те ер нь зөв юм байна гэсэн иймэрхүү санаачлагтай байсан. Гэхдээ зарим нэг гишүүд нь ажлын хэсгийн ахлах хүнд нь өөрөө дургүй байсан. Батуул тэгээд одоо иргэний зэрэг ногоо намын энэ гишүүн нийслэлээс иргэдээс сонгогдсон уу те. Ер нь ингээд энэ хүн яг нийслэлээс сонгогдсон нийслэлийн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн гишүүн мөн үү энэ гэдэг зарим нэг гишүүд ярьсан. Тэгээд нийслэлийн иргэдтэй холбоотой энэ асуудлыг энэ хүн ахлаад явна гэдэг өөрөө байж болохгүй юм шүү энэ гэдэг сайн зөргөөс ахуулаад зарим нэг хүмүүс ярьсан. За тэгээд эцэст нь ингээд санал хураалаа. Энэ ажлын хэсгийг байгуулах юм яах юм гээд. Тэгээд санал хураасан нийтдээ нэг 29 гишүүн байдгаас 19 нь өнөөдөр төсвийн байнгын орон хуралдаа ирээд тэгээд энэ 19 гишүүнээс 10 дэмжсэнгүй. 9 дэмжээд 10 дэмжсэнгүй. Тэгээд юу вэ чи юу болоод байна гэх нэг хүмүүс чи гайхаад эхэлсэн нөө. Бүгд уг нэг хурал дээр хилцүүлэг дээр дэмжин ястаа цаашаа ингээд аваад явах нь зөвгүй ярьж ирсэн. Яг санал хураасан чинь 10 гишүүд дэмжихгүй гээд тэгээд олонхороо дэмжигдээгүй. Тэгээд Алтууыг Арчилсан намын Алтууыг Батсүр Монгол Ардын намын инх төвшин гэх мэтчлэн гишүүд ингээд маш ууралсан энэ санал хураалтын дараа. Та нар ч одоо ингээд санаачлагын дэмжээд ингээд байгуулъя гэд гинт эрцээ бүрдүүл ингээд санал хураая гэд ингээд дуудаж авчирч бараг цаг гаруйнд хүлээлгэж суулгачаа тэгээ эцэст нь ингээд дэмжихгүйгээд олонхороо дэмжихгүйгээ явдаг ч ямар учиртай юм бэ. Эсвэл өөрөөсөө энэ ажлаа тэр туулын урдныхаа зам дээр ингээд хяналт шалгалтаа хийгээд ингээд ууралсан. Тэгээд эрцдээсээ гараа явсан. Алтууыг Батсүр инх төвшин за өөр хийн жилдээд нэлээд олон гишүүн эрцнээсээ шууд гараад яваад өгсөн. Тэгээ яг энэ эсэргүүцлэл илэрхийлж байгаа юм л дээ. Эрцнээсээ гарна гэдэг энэ санал хураалтанд одоо цаашдаа оролцохгүйгээд тэгээ ингээд дэмжсэн гишүүд нь гэсэн чинь тэнд өгөн дэмж овоо ингээд байгуулад явах нь зөв мөв гэд юм ярьж ирсэн гишүүд нь өөрсдөө дэмжээгүй. Тэрэн жишээлбэл одоо Булган Туяа байна, Сайн Зориг байна. За тэгээ хийн ч үлээ да одоо яг ингээд нөгөө нэг тулаад нэр нь орж ирэхгүй. Энэ гишүүд өөрсдөө их дэмжмээр маягтай юм ярьж ирсэн аа яг санал хураас чинь дэмжээгүй унгац. За энэ ажлын хэсэг байгуулах санал ингээд унлаа. Тэгээ Булган Туяагаас араас нь асуусан билээ. Та яагаад ингээд дэмжээгүй юм бэ гэдгсэн. Биднэрт ингээд өөр хийх ажил зөндөө байна гэх. Тэгээ ингээд гишүүд бид нар ч гэсэн тэр байгаль орчны үнэлгээг гаргадаг яг мэрэгжлийн хүмүүс нь биш өөр тэр мэрэгжлийн хүмүүс нь баг энийг гаргаад явах нь зөв биз зэрэг гэсэн юм ярьсан. Тэгээ хилцүүлэг дээр бол Булган Туяа Батуулт гишүүнийг нэлээд шүүмжилсэн шүү. Та яг нийслэлээс сонгогдсон гишүүн мөн үү? Нийслэлээс одоо нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг та ингээд ахлаад явах нь зөв үү? Би бол одоо нийслэлээс Баян зүрхээс сонгогдсон хүн гэх мэтчлэн юм ярьсан. За нэг юм болоод төсвийн байнгын ороод тэгсэн засгийн газар өглөөний 8 цагаас хойш яг энэ үүнтэй зэрэгцээд ингээд хуралцсаар л байсан. Тэгээд нэг 2-3 асуудлаар хуралдсан байна. Тодорхой 2-3 асуудлаар. Тэр нь юу байсан бэ гэхээр хамгийн ихний асуудал нь нөгөө өсчин, ойдол, за фитнес, тэгээд нэг явуулын хоолны газар мазар гэх мэтчлэн тийм нэг юм кофе шоп моп гэх мэтчлэн иймэрхүү газрууд үйл ажиллагаа эхлэхээр заавал юм зөвшөөрөл хөөцөлдөг тийм бичиг цаасны ажил ингээд хийдэг байсан.
Үүнийг болиулж байгаа юм байна. Өнөөдрөөс эхлээд зөвхөн одоо төрд мэдэгдэнэ. Одоо би жишээлбэл нэг юм өсчний газар нээлээ гэж бодоход за би өнөөдрөөс юм өсчний газар нээлээ шүү гэд ингээд мэдэгдлээ л өгнө. Тэгээ ямар нэгэн асуудал гарахгүй ямар ч нөгөө нэг зохицуултанд байдаг дүрмээ бол мөрдөнө. Тэгээ мэдэгдлээ өгөөл болоо. Түүнд ингээл очиол ингээл нэг даргын ая тал хараал тэ нэг мэрэгчлэний ая тал хараал нэг бичиг цаас хөөцөлдөх ямар ч шаардлагагүй болж байгаа юм байна. Өнөөдрөөс энэ 146 бизнесийн үйл ажиллагааг яг ийм хэлбэрээр цаашаа зөвшөөрлөг өгдөг болж байгаа юм байна гэж. За нэг талаар энэ нөгөө нэг одоо эдийн засгийн эргэлтээ дэмжихтэй ийм зүйл болж байна гэж. За ийм нэг шийдвэр гаргасан байна. Хоёр дахь шийдвэр нь эрүүл мэндийн салбарт одоо бидний нөгөө нэг голоод байдаг Батчуугар сайд маань өнөөдөр мэдээлэл хийж яваас. Тэгээд анх ингээд томилогдоход бид нар маш их голж ийсэн тийм. Юу вэ чин захин мөгжлийн сайд байгаагүй л яахаараа эрүүл мэнд ирчлээ гэдэг. Өчигдөр учрал ерөнхий сайд нэг юм ярьж ийсэн. Тэгээд би ингээд эдийн засгийн хүн учраас Батчуугарыг эрүүл мэндийн салбарт тавьсан гэдэг. Энэ нэг даатгалтай холбоотой энэ эрүүл мэндийн салбарт болоод байгаа энэ бүх зүйлтэй холбоотой энэ эдийн засгийн асуудлыг энэ эдийн засгаар мэргэжсэн Батчуугар гэдэг хүн шийдэж чадна гэд өчигдөр ярьж ирсэн. Тэгээ өнөөдөр ингээд зах цугаас нь харагдаж байгаа шүү гэн. За би бол одоо яг нэг амар ингээд сайлаад засгийн газрын талд ороод байгаа шаа. Гэхдээ болж байгаа юмнуудыг ингээд болж байгаа сайн талуудыг хийх хэрэгтэй. Жишээлбэл Батчуугар 7 хоногийн хугацаанд энэ эрүүл мэндийн даатгалын салбарт тэгээ эрүүл мэндийн дотоодд болоод байгаа асуудлууд дээр суусан гэд ярьж байна өөрөө. Тэгээ юу гэж ямар асуудлууд гарч ирсэн бэ гэхээр эмчнэрийн одоо энэ нөгөө нэг цалин биш тийм. Уг нь нөгөө өнгөрсөн засгийн газар чинь нэмсэн гэдэл сөрхий эмч багш нарын цалинг нэмлээ гэдэл сөрхий мэдээлэл хийжсэн. Тэгсэн чинь энэ нөгөө нэг нэмэгдэл болоогүй байхгүй. Тэгээ яагаад нэмэгдэл болоогүй гэхээр одоо ерөөсөө нюанс нь ийм байлээ. Тэр нэмэгдэл нь одоо нэмэгдсэн цалин дээрээсээ нэмэгдэхгүй заяа. Тэнгуутаа хуучин авч исэн цалин дээр нэмэгдээд тэгснэ нөгөө татвар шимтгэл суудгал байдаг шүү дээ тий. Тэр нь болохоор нэмэгдсэн цалин дээрээсээ ингээд суудгаад байдаг. Ингээ нэг юм голт нь ингээд гайхалтай зүрүү гараад идэх тий. Хоёр нэг нь нэмэх болохоор хасах болохоор нэмэгдсэн цалингаас насаад нэмэх болохоор хуучин цалин дээрээс нэмээд гэх мэтчлийн үйл ойлголцол гарч ирсэн. Тэгээ үүнийг шийдэхэд ерөөсөө 150 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Тэгээ 5 сарын 1-ний гэхэд би яг энэ алдааг заснаа гэдээ өөрөө ярьж илээ. Тэрийг яаж засах гэж байна гэхээр энэ эрүүл мэндийн салбарт ингээд тогтолцооны хувьд үйл ажиллагааны хувьд ингээд маш гажуудсан, давхарцсан тэгээд үрлэгэн ийм зүйлүүд байгаад байгаа юм байна. Тэгээд тэрийг өнгөрсөн цаг хугацаанд нөгөө ажиллаж исэн сайдууд нь өөрсдөө гаргаж ирсэн юм уу, гаргаж ирэх гээд чадаагүй юм уу мэдэхгүй байна. Тэгээд ингээд жишээлбэл шинжилгээний давхардал маш их байдаг гинэ. Одоо ингээд нэг өрхийн эмнэлэг дээр очиод нэг цусны шинжилгээ өгчөд тэр хүн за ийм онцтой байна цаашаа ингээд эмнэлэг рүү нарийн шинжилгээнд явуулангууд тэр цусны шинжилгээ нь хэрэггүй болчихдог. Тэгээд дараачихын шатлалын эмнэлгүүд дахин ингээд цусны шинжилгээ аваад нийтдээ бараг 39 шинжилгээ авдаг тохиолдолж байдаг гэж. Тэгээд энэ давхардлыг арилгах юм бол ойролцоогоор хичнээн тэрбум төгрөг шигчүүлээ 20-30 тэрбум төгрөг хэмнэх юм байна гэж. За тэгээд эмч ажилчдын орон тоог цомогдохгүйгээр зүгээр ингээд удирдах албаны зарим нэг давхардлыг тэг өргүү зардлыг ингээд хэмнэхэд 20 тэрбум төгрөг хэмнэхээр байна гэж. Тэр нь юу гэхээр одоо зарим нэг эмнэлгийн захирлууд ажлын албатай байна гинэ. Тэгээ эмнэлгийн захирал ажлын албатай байх нь ямар ч шаардлагатай юм те. Тэгээ тэр ажлын албан яг юу ч хийдгийг мэдэхгүй те. Тэгвэл энэ мэт ингээд нэг юм ажлын үргийн тодорхойгүй зардал гаргаад байдаг энэ албан тушаалуудыг хасахад 20 тэрбум төгрөг хэмнэ гэж. За ингээд ер нь ингээд цаашаага хэмнээд ингээд 5 чиглэлд ингээд хэмнээд явах 150 тэрбум төгрөг гаргах юм байна. Тэгээ тэр 150 тэрбумөөр 5 сарын 1-ээс ихэд эмчнэр одоо энэ нөгөө нэг юм сонин цалингийн бодлогоо гээд нэг юм цалингийн бодолтой болгоно гэж. Тэгээ нэмсэн шиг яг нөгөө нэг бодитоор нэмэх юм их усрын үүсэж байгаа юм байна гэж. За тэгэхээр 5 сарын 1-ээс эмчнэрийн цалингийн нэмэгдлийн асуудал хэрвээ өнөөдрийн Батчуугарын ярьсан үнэн бол шийдэгдэх нэ гэж. Тэгээ 3 дахь асуудал нь засгийн газраас нөгөө нэг хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай холбоотой асуудал байлаа. Тэгээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга замаар зарим нэг одоо ингээд шаардлага хангасан үйлдвэрлэгчдийг
төрийн ийм худалдаа авалтын захим дэлгүүрт нөгөө нэг бүтээгдэхүүнийг байршуулад нөгөө борлуулалтыг нь одоо борлуулалтанд нэмэр болохоор ийм зүйл шийдвэр гарсан байна гэж. Тэгэхээр таны одоо хийж байгаа ямар нэгэн үйлдвэрлэл те хувцс одоо тариалал юу гэдгийг чимэс нөгөө энэ бүхэн чинь одоо нөгөө нэг шаардлагат нийцэж байгаа бол энэ захим дэлгүүрт нь байршуулад борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм байна гэж. За тэгээд засгийн газар эдгээр ийм 3 чухал шийдвэр өнөөдөр гаргажээ гэж. За тэгсэн нөгөө талд ардчилсан нам өнөөдөр мөн ордонд хурлаа хийсэн улс төрийн зөвлөл нь. Тэнгээрээ дүншиж нэг улс төрийн зөвлөлөө тодруулсан үндэсний бодлогын хорооны гишүүдээ тодруулсан те мэдж байгаа. Тэгээ өнөөдөр хурлаараа нөгөө нэг ганц тодруулж чадаагүй байсан зүйлээ тодруулсан байна. Энэ нөгөө ерөнхий нарийн бичгийн дарга. Өнгөрсөн хурал дээр зохицол 2 хүн оруулж ирээд хоёулангийн дэмжээгүй, олонх дэмжээгүй. Тэгээ өнөөдөр 32 хүний улс төрийн зөвлөлийн 32 хүний 23 нь дэмжээд ерөнхий нарийн бичгийн даргатай болсон байна. Гэхдээ энэ яг мөн л үүрэг гүйцэтгэгчээр. Тэгээ болсон үнэн маш сонирхолтой. Сангижавын баяр цогт гэж хүн ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өнөөдрөөс одоо томилогдсон байна. Тэгээ энэ хүн нөгөө нэг хурал дээр баяр цогтыг ярьж ирсэн ч зохицлыг шүүмжилж ирсэн. Та бүхэн санаж байгаа бол зохицлээ чи ингээд ардчилсан намын ийм нэгдлийг хангаад ингээд цаашаага айтайхан аваад явъя гэж бодож ивэл одооны энэ томилгоогоо болоо гэж. Чи ингээ өөрөө бүх газраа өөрийнхөө одоо фракцийн үнийг томилоод байна. Тэгэхээр ингээд тал талын фракцийг хангасан томилгоо хийх юм бол ардчилсан намын ийм нэгдэл цаашаа ингээд үргэлжлэнэ гэж шүүмжилж ирсэн. Зохицолч өөрөө ерөнхий нарийн бичгийн даргаараа өөрийнхөө фракцийн үнийг, нийслэлийн намын хорооны даргаараа өөрийнхөө фракцийн үнийг тавьчихсан. Тэгээ ингээд тавих гад улаараад байхад нь баяр цогт ингээд шүүмжилж ирсэн. Тэгсэн өнөөдөр өөрийг нь ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаал томилжээ гэж. За ингээд өнөөдрөөс эхлээд баяр цогт ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах нэ. Тэгсэн хуучин одоо улс төрчдөөс ардчилсан намд эргэж ирсэн анхны тохиолдол энэ биш. Баяр цогт биш. Өнгөрсөн өчигдөр инх болд, инх болд хяналтын ерөнхий хороо гэдэг юм хороотой болж байгаа юм ардчилсан нам. Тэгээ энэ хороо нь одоо яг юу хийх вэ гэхээр нөгөө нэг сонгуульд нэр дэвших мэвшигтэй энэ төрөйгээд тийм бүртгэлжүүлэх энэ төр ажлыг хийх ийм хяналтын ерөнхий хороо юм байна л та. Тэгээ энэ хорооны даргаар нь инх болдыг томиллоо өчигдөр. Тэгээ энэ инх болд гэдэг хүн яг энэ хурал дээрээ ардчилсан намын өнгөрсөн 7 хоногийн хурал дээр юу гэж хэлээ суужсэн бэ гэхээр би улс төрд эргэж ирэхгүй. Ач зээгээ хараад зөөгөөд гэртээ сууна гэж ярьж исэн хүн. Тэгсэн яг хяналтын ерөнхий хорооны даргаар улс төрдөө эргээд ирлээ гэж. Тэгээ эргэж ирэх хэрэгтэй бүр аимшигтайгаар эргэж ирлээ. Тэгээ мэдээлэл хийлээ. Тэгээ тэр мэдээлэл нь юу байсан бэхээр ардчилсан намын бүлгийн гишүүд ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцүүлэх чуулганд оролцохгүй гэдэг мэдээлэл хийлээ. Энэ бол ардчилсан намын даргын хийх ёстой мэдээлэл байхгүй юу? Гэтэл хяналтын ерөнхий хорооны дарга ийм мэдээлэл. Яагаад ингэж суухгүй юм бэ гэдгсэн чинь энэ ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь өөрөө үндсэн хуулиа зөрчиж байгаа юм. Тэгээд ардчилсан намын бүлгийн гишүүд суухгүй. Тэгсэн чинь нөгөө ардчилсан намаас чинь тэр бүлгээс чинь 42 гишүүнээс 20 одоо энэ хуулийг дэмжиж гин гэдгийг илэрхийлсэн байгаа шүү дээ. Шижир, Пүрвдорж, Инх туяа, Баярмаа гэх мэтчлэн одоо гишүүд ингээд дэмжин гэдгийг илэрхийлсэн байна. Тэгээ яаж багслах гэж байгаа мэдэхгүй те эднэрийг. Тэгээ уг нь бол яг ингээд харж явах за арсан нам нэг ардчилсан нам гэдэг одоо зүйлээ энэ хуулийн төсөл дээр харуулж гинүү те дэмжиж байгаа нь дэмжихгүй байгаа нь дэмжихгүй бай гэдэг ч юм ингээд хувийн зөвлөл рүү дайрахгүй шүү дээ. Ингээ хоёр одтой шийдвэр гаргаад энэ дээр харуулж байгаа болоо да гэсэн чинь нөгөө хуучин эдэн орж ирээд ингээд дахиад багцлна гэдэг унлаа гэж. Тэгээ ерөнхийлөгчийн хууль угаасаа ингээд нэг юм зөрчилдөд байгаа. Анханасаа улсын хурлын дэгийн тухай хууль дээр одоо улсын хурлын дэгтэй холбоотой улсын хурлын тухай хуулиар дэгтэй холбоотой хуулийг зөвхөн улсын хурлын гишүүн санаачлана гэдэг ингээд тавиад өгцнийг нь мөн зөрчөөдөх. Тэнгуут нөгөө талдаа ерөнхийлөгчийн тухай хууль дээр өөрөө ерөнхийлөгч бүрийн эрхийнхээ хүрээнд ингээд хууль санаачлаад улсын хурлын даргад өргөн мэдүүлнэ гэдэг ингээд заасан байна. Тэгээ ингээд манай энэ хуулиуд чинь ингээд хоорондоо ингээд зөрчилдөд байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нэг үндсэн хууль дээр бас яг ерөнхийлөгчтэй холбоотой нэг хууль зөрчилдөд
үндсэн хууль болон ерөнхийлөгчийн тухай хуультайгаа зөрчилдөд явж байгаа шүү дээ. Нөгөө нэг нь болохоор 4 жил байна, нөгөөх нь болохоор 6 жил байна гэдэг ингээ хоёр талд хоёр өөр хуулийн дээр хоёр өөрөөр бичсэн. Тэгээ ингээ анханасаа ингээ хуулиа ингээ өөрчлөхдөө нөгөө талын үндсэн хуультайгаа ерөөсөө ингээд нийцүүлээгүй зөрчилдүүлээд тэгийн улсын хурлын тухай хуультайгаа ерөнхийлөгчийн тухай хууль засгийн газрын бол ингээд зөрчилдөөд ингээд хуулиуд нь яваад байгаа учраас сүүлд нь ингээд яг процесс өрнөнгөө тийм асуудлууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг иймэрхүү зүйл байна. За ингээд арчсан нам ямар ч тач хоёр хуучин улс төрчөө эргүүлж авчирчээ гэж. Тэгээ ингээд фракцийнхаа эрх ашиг хангахын тулд ийм томилгоо хийсэн болоо да гэж арчсан намын дарга зохих төрлийг харж байна. За маргааш ерөнхийлөгч яг энэ яриад байгаа санаачилсан хууль улсын хурлын чуулганаар орж ирнэ. Тэгээд улсын хурлын чуулганаар хилцүүлэх үгүй юу гэдгийг маргаашийн чуулганаар хилцээ санал хураагаад гэж шийднэ. Маргааш нэлээд одоо халуухан улс төр өрнөх баха гэж. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. Өнөөдөр улс төрд иймэрхүү хэдэн сэдвүүд өрлөө.